Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За юу цаанд манайхаа цахилгаан тогны мөнгөний мөлцөн хамаг гэрлийн унтраагаас агуу хүмүүс шиг харав хойтол сууцгааж байна. Агуу хүмүүстэй нэг бэлэгтэй ирлээ мань үсэн. Хибэгтэй хүн додчих чаалахгүй тэнэг юм уу? Hollywood-ийн акшн киноны ноён оргил Jason Statham гэдэг миний хайртайхан тоглосон Wrath of Man хэмээх тийм зэрлэг киног яриад. За юу. Та нар бол юу хийхээ бүгдээ мэдж байгаа учраас илүү зүйл яриад байлгүй шууд кино руугаа шахаад орцгоё гэж бодож байна. Зөв үү буруу юу? За буруу байсан ч би орд явгаас. Нэрэ. Энэ кино бол магадгүй өмнө яригдсан байх. Та нарын зарим нь сонссон ч байх, үзсэн ч байх. Гэхдээ миний ярьснаар сонсоогүй заа юу. Яадны хийснээр сонсоогүй. Тэгэхээр энийг сонс. Кино Лос Анжелес хотод өрнөх бөгөөд мөнгө тээвэрлэдэг хамгаалтын байгууллага ээлжид зөөврлөлтөндөө гарч байгаад зам засварынхны дүр төвөрсөн хэдэн этгээдүүдэд дээрэмдүүлж буйгаар кино эхэлнэ. Зүгээр мөнгө аваад зайлна биз. Гэмгүй хоёр хамгаалагчийг бас хэдэн хүн амар амгаланд нь илгээж хаяад зайлж байгаа юм. За тэгээд хоёр хамгаалагч алдсан газар яасан байх нь вэ? Зар тавьж шинэ хүн ажилд авахар болсон байх нь шүү дээ. Ажилд орохоор ирсэн хүн нь манай киноны гол дүр буюу H буюу Hill. Энэ байгууллага нь казино, үзмэр үйлчилгээний газар гэх мэт их мөнгө эргэлдэх газрын мөнгийг өөр тийш аюулгүй тээвэрлэдэг байгууллага юм. За тэгээд тэдний аглах нь орж ирнэ. За. Залуу бэлтгэлдээ гарнаа хөө шалгалт авнжамаас. Дуртай нь бас шаагаад ороод ирдэгч газар биш шүү гэл манай уул халдсан залуугийн маань нүд нь муудсан юм уу, гарын салга болсон юм уу мэдэхгүй баймаага онж байгаа юм байхгүй. За тэгвэл машин бариад гэсэн байхгүй. Ухарч байгаад юм мөргөөд чүү 70% тэнцэж ажилдаа орно. Шинэ ажлынхан ч ёдор хэдий юм элдвлээл янзын үзэл бас нэг жоохон шовдрлох гэж байх шиг. Ажлын эхний өдөрч бас онцгүй эхэлж байдаг шүү. За тэгэл мөнгөний цүнхээ машиндаа ачиж аваад эхний тээвэрлэлтэндээ гарч ямар ч асуудалгүй хүргээд хуруугаа дарчхаад харж хэлэхэд ясан амраа гэдэл ажлынх нь гар ил да. Хороолын бардуудыг дуусгая л да. Тэгэлээ. Манай хүн ч нэг мөрөх гэснэ. За. Окей. Гэд гар харуулсан. Бөөнөр бильярд зохиж байтал Сантав шиг ир сохиурных нь ард боожгоогоо тааруул зогсч мөгсөөл. Та яг яа ийгэж байгаа мэдгүй. Манай хүн ч өшөө пив авч үгүй. Тэнд очиод чимээгүй хүн уучхал гин. Манай хүн бол нэг олон долоо юм ярихгүй ганц нэг хүүгээр товч тодорхой хариулдаг нэг тийм хажигд үйл л дээ. За маргааш нь дараагийн тээвэрлэлтийн үеэр бүүлэт гэж дарах шүү юм салгалж байгаад гэмт этгээдүүдийн гарт ороод найзыгаа амьд минь давмаар байвал машинаа хөдөлгөөд заасан газар ирэл гих болно. Тэнд нь яваад очтол хоёр том машинаар замыг нь хасснаа бүтэлгүй найзыг нь гаргаж ирээд энэний ч өнчин дархи гойж үлчин шүү. Үүдээ далиад мөнгөө машин руу шид. Гэт манай халзаадаа ч мөнгийг чулуудж эхэлсэнтэй. Тэгснэ албаар нэг цүнхийг машиных нь хажуугаар шидснэ. Ставчлаараа хөшөө гэснэ шууд зөрүүлж буудаад буудалцаа 6-7 хүйтэн царайтыг хадан гэрд нь хөргөж өг. Хамт явсан царайлаг залууч бүр өмдөндөө дусаах нүг гэлдээ салга шааж байгаа юм да. Гэхдээ одоо ингэж үйл тамаа зулгааж үхэл амьдралын зааг дээр бэлэн мөнгө тээвэрлж байхаар зүгээр шилжүүлчих болдгүй юм бах та. Хөш замаа амтд минь. Мөнгөн шилжүүлэх гэснээс байна штэ. Манай энэ худалдаа хөгжлийн банкч Америкийн топ зэрэглэлийн Bank of New York Mellon банктай хамтран дэлхийн 150 улс руу долларын гүйлгээг ямар ч асуудалгүй хийдэг болсон гэж штэ. Хэдэн ч доллар шилжүүлсэн үсрээл $40 шимтгэл авна. Гал үсттэй. Өмнө нь гадаа шилжүүлэг хийх гэж хэдэн банкар дамжаал хэдэн өдөр тамж хүлээдэг. Тэгээд доллар маань орсон болов уу гэж санаа зовоостой хэцүү цаг үед ард хоцроод байгаа юм байна. Шилжүүлсэн хүнд чинь мөнгө нь орлоо бол дог гэл мессеж хүрээд ирнэ. Хамгийн гоё зүйл нь заа юу. Энэ оны 12 дугаар сарын 15-ны хүртэл шилжүүлсэн долларын шимтгэлээс $40 кэшбэк хийж авна гэдэг бод. Урамшууллын хугацаа дуусахаас өмнө гялцуулдаг цагштай тийм биз дээ. Билов гэнс киног уншаад Америк сурч байгаа муу дүүрэг хэдэн тооны ногоон савгах минь.
Ам долларын шилжүүлгээ дэлхийн 150 улс руу өдрийн дотор хийгээд долларын кэшбэк аваарай. Худалдан хөгжлийн банк. За тэгээд тэр хэдэн бүтлгүүд дээрмчдийн овгор дуулдаг нэг өгөлдөх юм шиг байрын залуу хөөж очоод хоёр өвдгнийх нь нүдийг сэт буудаж унгаал. За мөн наадаг шивэст байна. Чи энд ажилдаг юм гэсэн нөгөөх нь бас шазраа уулгаач. Миний хушгийг өмөх гэж пэдиж жоод байхгүй. Хавлын ясандаа сомны нүх ором гаргуулад авна да. Энэ царилэг залуу одоо яг яаж алхаад байна? Why are you gay? Why are you gay? Манай үл халдсан чи бүгдийнх нь багийг сөхөж хүүдэн царайтуудыг нэг сайн харж аваад хэрэг явбал ийн өндөрлөн. Маргааш нь ажил дээр нь холбооны мөрдөх төвчөөний ирчихсэн хэд мэрэгжлийн байсныг гайхаж үнэрлээд яаж ийм сайн боддог вэ наа? Сонир юм энтер гэснэ. Гэхдээ энэ өмнөх алдлагын бичлэгийг үзүүлэн энэ нөхдүүдтэй хамааралтай болов таны гарт үргэлжсэн нөхдүүд гэд киноны эхэнд болсон алдлагын бичлэгийг үзүүлтэл эднэр биш ах уу гэх болно. Холбооны мөрдөх төвчөөний хоёр мөрдөгч даргараагаа залгаад энэ юу нөгөөс та мөн байна. Яг мөн гэхэд дарга нь тэр юу ихэ мэдж байгаа тэнийг зүгээр хамгаалагчийн ажлыг тайван хийлгээд холоос хараад байж вэ гэх болно. Та байж та. Юу энэ манай энэ хаалцаатаа чи харин эвгүй гар өс юм шүү явж тааж тийм баха тэр буудах скил энэ бүр амар өсөө. Орой гэрте багт нь халцаатад нэг хүүхэн ажилтны компанийн ажилчдын мэдээлэл болон задлан шинжилгээний хариуг авчирч өгнө. Ер нь манай энэ зүгээр ажил төрөл хиймээр санагдсандаа энд ажиллааг нь тодорхой болоод явчлаа. Нэг л тийм юмны мөрөөр шинжилж яваа нэлт. Ажлынхан ч супербаатарт баяр үргээл яг л нэг аврагчтай болсон мэт баярлалдан алга нэжигнүүлээд хоосон алга ташил тарчтай явах вэ тийм үстэй. Эд гурван цаас өгчөөл бас онтоо юм да. За тэгээд энэ явдлаас 3 сарын дараа бүлэд халзаатай хоёр ээлжид тээвэрлэлтэндээ явж байтал бас халдлагад өртөж сонгос авыг нь хараар будаал хортхийн машин руу оруулж маруулаад бас нэг тийм арай мэрэгжлийн гаруудад таарсан болдог шүү. Үгүй ээ. Гэхдээ нэр ямар үүлийн үртэй ажил вэ те. Хүссэн хүн бүр дээрэмддэг бүр гэгэн цагаан өдөр ямар ч та тоглож байгаа юм штэ бас арай дэндүү юм. Ингээд цавж явахаар худалдаа хөгжлийн банкаар шилжүүлчих нэр таг юм аа таг. За тэр яг дээрэмчд машинаасаа буу муу гэж орилдоо. Манай хоёр ч бууж иртэл халзаадаг харсан дээрэмчд бууг чөтгөр харсан мэт humгүй машинда гүйлдэн ороод тэндээс арилан одхон тэр. Яста энэ одоо яг хин юм бэ? Орон ажлаа дараад гарах гэтэл хамт ажилдаг иршүүд хүүхэн юм оохоо тэргэд сэтэ хаяада. Тэр хоёрыг юм ууж байх зур царайлаг залуу бүлэд хоёр нэг дээрэмчн нь манай уул халдсанг таниад тэгээд яваад өгсөн штэ бүр аймаар гойстэй. Цагдаа уул биш. Энэ яг хин юм болоо энэ тэр гэж хов базаастай. Нөгөө юм ууж өсөн хоёр ч ойлгомжтой. Том хүний ажил хийгээл дуусчихсан. Халдцаатай нөгөөхөө шүн дунд эд нойтон зүүдэлж байхад нь сэрэснэ. Ой. Энэ юу вэ? Гэж гэр орных нь хамаг ямиг өнгөчж байгаад баахан бэлэн мөнгө олоод сэжиглэн хаанаас ямар азараа чи ийм их мөнгөтэй болсон юм гэхэд би цоглуулсан тэнэг гэхэд халзаатай дуу намсагчтай гар буу гаргаж чихнийх нь хажуугаар нэг хий будаж хулхийг буулгаад хулгайлсан мөнгө гэж үннээ хэлдэг юм. Чамд ажил дээр хамтардаг бууны нохой би юу гэхэд байхгүй л гэн. Тэгээд аятайхан байхгүй л аав ээж чинь эвгүй зүйл тохиолдсон шүү. Хэмээн сөрдүүлж миний мэдхийг хүссэн бүхнийг хэлж угаарай гэх болно. За хэдүүлээ 5 сарын өмнөх рүү буцъя. Халзаатай маань хүүтэйгээ NBA үзэх санаатай явж байтал бас өөр нэг Санта Клаус шиг нөхөр залгаснаа ажил дээр асуудал гарсан. Бүгд өөр өөрийн хариуцсан ажлаа хийгээ завгүй. Босоо та очоод бараг хаашаа хөдөлж байгааг нь мэдээлээд л болоо. Гэхэн тэр шүү. Юу? What? Босоо. Посе? За. Одоо гоёлж ийн гэж аа. Энэ нөхөд ямар учиртай халзаатай бас юм хүн бэ гэхээр энэ хэд бас дээрэн тонол хийдэг бүлгэл бөгөөд манай хүн эдний хамаг бүдүүн даргана. За тэгэхээр халзаатай чарга буюу зөвшөөрч 2 минут болно шүү гэж бараа буюу одоо ажиллаж байгаа газрынхын тээвэрлэлд хийдэг хуягт машиныг ажиглаж байгаад баруун эргээд явчлаа гэсэн мэдээлэл өгөөд удаагүй байтал киноны эхэнд гардаг өөр бүлгэллийнхэн машиныг урдч дээрэмдэн хажууханд нь зогсож байсан машин дээр нь ирээд хүүг нь машинаасаа буу гарч ирээд доошоо хараад хэвт гэх болно. Халзаатай ч за миний ажил дууссан шүү гэд утсаа таслаад эргээд явж байтал сорвч шиг хөтөн царайтай байстаа хүүг нь буудстаа хүүрүүгээ ухаан жолоогүй гүйж явсан халзаатай гэх юм буудаад унгаж байгаа юм. Хэрэг явдал ингэж л эхэлсэн да. За энэ явдлаас 3-7 хоногийн дараа арай чуу ухаан орж 6 сум авсан маш хүн тагалгаа хэлгэж амьд гарсан ч
Хүүн үл мэдээж байхгүй. Бурхны орондоо дэвссэн байдаг. Салсан ихнэрж чим арчааг навш. Хүүг минь алсан. Чамаас бол сайхан хүмүүн үхлээ барилаа гэж уйлж унжаад харахгүй шүү дээ. Тийм үстэй. Ч одоо их хүний зан гарч ирж байгаа юм л да, тийм үстэй. Хүний ихтэй. За тэгээд халзаатай холбооны мөрдөх төвчөөний төрүүхэн гараад өнгөрдөг дарагтаа уулзаад хүүг нь алсан байх магадaltaй хүмүүсийн жагсаалтыг аваад төвчөөний дарагад би та нарын 20 жил хийж чадаагүй ажлыг 14 хоногт амжуулна. Гэхэд төвчөөний дарга энэ хүмүүс үнэл бол өөрийн хүснээр шийд нэг удаад нүдэ аниад чихэд хараад өнгөрөе гэх болно. Ер нь бол win тохирог хийж байгаа нь энэ л дээ. За тэгэл гангийнхаа эдтэй нөгөө жагсаалтад байсан нөхдүүдийг нэг нэгээр нь ястаа агнаж өгөн дөө. 9 нэр шүүж, хумсныхын завсар хулс шааж, толгойд нь 50 уу туглаж, үгүй ястаа янз бүрээр л үзэж тарна да. Бүлгийнхэн ч шантрах тийшээ хандж хамаа намаагүй танихгүй өчнөө хүнийг алахыг нь аллаа. Ямар ч мэдээлэл алга боосоо гэхэд мань халзаад ямар ч хамаагүй үнээр заавал хийн гэж гүрийн. Хамгийн сүүлд нэг бор залууг барьж ирэн эхнэрээр нь барьцаалж ам алдуулан тэр хэлсэн гэмт бүлгэл дээр очин самардагч бас л биш болох нь тодорхой. Арга мухарцсан боосын сугын уснууд бид арга мухардлаа. Одоо ингэх болов яасан юмтэй болсон. Гэхэд боосч чиний зөвөө. Та эдийг хөлдөөж ирээд яах вэ? Би өөрөө учрыг олъё. Гэт бас л түрүүн үзэгдээд өнгөрсөн задлангийн хариу болон ажлынхаа нөхдийн мэдээллийг олуулдаг эмэгтэйгээр хуурамч, нэр, паспорт, ажилсан туршлага, төгссөн сургууль, ясэл, цэцэрлэг бүгдийн шинээр гаргуулж шинэ хүн болж аваад Fortico гэх хамгаалтын компанид ажилд ордог нь энэ байж. Манай хүн ажилд орсон үеэсээ эхлэн ажлынхныгаа шинжилж, судлуулсан ч тэдэнтэй сүлбэдэ харахыг олж чадахгүй л байдаг юм. За, энэ ямар учиртай гарууд вэ гэхээр Афган далбаагаад гавьяаны хамралтанд гарсан цэргүүд бөгөөд бүгд л нохоо гахаа мэд цагийн ажил хийж байгаач амьдрал нь сайжирсан зүйл байхгүйдээ гутарч яваа эрс бөгөөд. Тэднийг анхалж байсан төрүүч энэ зүйлээд. За төрүүч л гэж. Төрүүч нь ер нь хэдүүлээ ингэж лалрын амьдарч явахаар арай өөр юм бодъё. Ингээд цэргүүдийн нэгнийх нь хамгаалтыг нь хариуцдаг баян арабын гэрт орж хамаг эмээгэн дэрэмцснээр цэргүүд гэмт хэрэгтнүүд болон хувирсан түүх энэ болоо. За тэгэл нөгөө баян арабынхаа гэрийн дэрэмчээд л сүүлдээ амт шиж мөнгө тээвэрлдэг машин дэрэмдэг болж хөөхөн цулайцгаа. Нэг машин дэрэмдэхийн тулд нэжгээд сарыг төлөвлөгөө боловсруулахад зарцуулдаг тул тэд одоо хүртэл баригдаагүй яваа. Мөнгөний амт гэж тийм аюултай зүйлтэй. Мөнгнөөс л хол яваарай манайх. Хаг шаахгүй. За тэгэл халзуудын өнгөр тогтсон араанд зуугдсан тэр ажиллагаа эхэлдэгтэй. Тухайн алдлагын үеэр мөнгөний машины хамгаалагчид буу гаргаж ирж үзээд алддагч гэсэн бүтлгүүдж сарвтай хүүтэн царайд алуулж үргэлжлүүлээд манай хүнийг хүүтэй налаад арилаад өгчихгүй. За дахиад цаг хугацааг жаахан хурдлуулж 5 сарын дараах руу шилжинэ. Нөгөө дүрдээ орсон цэргүүд ч одоо ганц нэг саяын төлөө амнасаа эрсдэлд оруулахаас алхаж байна. Энэ удаа арай өөр дөмөг ажил болсноо. Хар баасан гаргийг дэлгэмдүүлж ганц биш бүх машиныг дээрэмдэж хүний 20-30 саятай болвол ямар вдэ гэх болно. За тэгээ сүүлийн тээвэрлэлтэд хийгээд явж байтал нөгөө бүүлэд халдсан анд минь нэг юм хэлэх гэсэн юм гэснээ. Чи надад таалагддаг залуу минь. Тийм болохоор өөрийнхөө талаар үнэн өгч. Би нэг хэдэн хүмүүстэй хамтард юм уу? Нэгэсэндээ хамгаалтын машиныг дээрэмдэхтэн тусалдаг ихүү дээ. Хоёр хамгаалагчийн тухайд хороо хосуур арга байгаагүй. Тэрхүү бол золгүй зүйл болсон. Гэж хэний хажууд юу ярьж байгаагач мэдэхгүй шааж өгөндөө. Тэгснээл чи миний хэлснээр хийгээд энэ ажлыг хамтарч дуусгавал шанд нь амигч өршөөн энтергээд. Гэхдээ манай хүнч за тэгэлгүй яах. Үргэлж хамтдаа гэж чүчинтэй. Ямар эвгүй халдсантай нүүр тулж байгаагач мэдэхгүй л байна да улгаачууд аа. За тэгээд манай хоёр нэг агуулгад ир зогсоод дээрэмчин цэргүүд тээвэрлэлтийн машинд орж суун бааз руу хөдөлцөөн. За тэгээд амжилттай бааз руу нэвтэрсэн зэвсгэлсэн хэд гарч ирэн сейфти өрөөнүүдийг эзэлж манай халдсан гар хөлийг нь юу ч хөд өнгөлөд орхинд. Бааз дээр байх зэвсэг хангамжийн ажилчид төгшүүрийн дохиогоор нөгөө хэдтэй баахан үздэгч энэ хэдийнх нь хувцаатай юу юм бэ? Сум ойгоо шагаад бай. Бараг робот цагдаа юм ааш. Байхгүй. Манай хэд хүйсээ тэмтрүүлнэ. Ингээ сөхж жоод хүйсийн тэмтрэн. За тэгээд хамаг сейфийг нээсэн хэдч хэдэн ногооныг уудалж өгч байгаа юм да. Энэ зур харин тусгаагийнхан болон цагдаа нар барилгыг бүсэлж байх үеэр нөхдүүд ачаагаа ачаад юугүй зайлахын даван дээр бас нэг эрэлхэг хамгаалагч эр зоргоо гайхуулж буудалцаж байх хойгуур манай халзаатай хажууд нь зогсож байсан гэмт этгээдүүдийн нэгийг нухаж хаяад гав дөнгөө тайлж нухсан дээрэмчний хувцсыг өмсөд хөдлөх болно.
Бараг ачиж явсан дайсны нэг нөхрийн ард ирж буудаж хөнөөгөөд өөрийнхөө утсыг сэмхэн цөмхрөн шургуулж ирэхэнд алдвал дараа нь олж авах гэж тэрэлдэ. Айх тэрэ. За тэгээд цааш нэг нэгээр нь ангуучилж явтал нөгөө мө хагас хүн хагас харах гүлэг хамгаалагч хоёр дээр ирээд над бүү өгөөдгөө гэж авснаа хоёуланг нь буудаад унгачж байгаа юм. Дээрэмчд ч үхэн шархтаж арай ч юу машинда суух гэж байх үеэр халзаатай болон царайлаг хамгаалагч хоёр талаас нь буудаж нэгийг нь гүйцээж өөр нэгийг нь хүн шархтуулна. Яа. Завар янзлаа тамхи нү гэдэл урвагч баянд халзаадаг юучгүй шүршээд царайлаг залууч надад туслаарай гэж худлаа дуудаж алаад дээрэмчтэй нэг машин цуугаад арилаад алга болсон. Цагдаа нар араас нь нисдэг тэрэг болон газраар Том Жери болон явсаар төлөвлөгөөний дагуу нэг барилгын гараж руу орж тэр барилгын өхөн гарцаар цааш зогтохоор болдгийг. За тэгэл бараг ачиж байх хойгоор дарга нь өөх гэж байж бас муухай шуналтай байста. Нөгөө хоёр алж өөрөө бүх мөнгийг хөрчих санаатаа бүү гаргаж ирж байгаа сорвтой хүйтэн царайдад азартаад байх. Өөрөө хүзүүгээ ирчүүлээд дууссан. Их мөнгө хараад гаруудч хүнээ байцгааж байна да. Хоёулахнаа үлдсэн хоёр цааш явсаар бараг мөнгөлөг саарлаа евро стандарт зөв талдаа рүүлтэй 2004 оны 20 плюс очиж байтал хархан залуу бас шуналт чаалдаа автаж нөгөөхөө алах гэж байгаад нөгөөхөөсөө арай настай юм болохоор яст мэлхийн урдаар буугаа суглах үедээ баригдан өөрөө эрлэгийн үүдийг тогшиж байгаа юм. Манай хүйтэн царайтай сорвт прүсэ унж цаашилсаар хурдны зам руу нийлэн мултарч чадна. 160 сая ногоон ганцаараа аваад гараад ирсэн манерыг эртээ ирсэн коньяк энтер шацаа аль хэдийн баян хүний төрд орцсон байж байтал халзаатай сэмээрхэ хавчуулсан утасныхаа GPS-ээр даган гэрт нь ирсэн байж байдаг юм. Сорвтч. Хой. Чамд юу хэрэгтэй юм? Мөнгө. Гэхэд чиний алдар мөнгө надад хэрэггүй. Харин чи энийг нэг тод чангаар уншаад өрхтөө. Ингээд хавцтай зүйл шидэхэд нөгөөх нь хүүгийнхэн задлан шинжилгээний хариу байх бөгөөд элэг, уушиг, зүрх дэлүүг сум онож их цус алдсны улмаас хөөрхий хүн бурхан болсон байдаг. Сарвтай устаа үхэх гэж байж бас пэдгэрээ. Чи тэгэд яах юм? Халдсан банд минь гэж хэлж дуусаагүй байхад нь манай үл галзсан элэг, уушиг, дэлүү зүрх рүү будж яг хүүг нь алсантай адил өвдөл зовлонг мэдрүүлэн уур хилэн өшөө хорслоо тайлна. Гарч ирэхэд нь үүдэнд нь холбооны үрлэг товчооны дарга хүлээж байх бөгөөд дуусын эсхийг асуун манай халдсан ирж тэндээс тонлон одсноор кино дуусч байгаа юм. Яа нэ бас галзуу киногоос та. Ах хүү чи ийм кинонд мастерлтай байсан. За тэгээд ойрхон кино орж баярлуулж байхад зөрүүлээд олон долоо юм гоншхонж ухаантай царайлаад байлгүй дардгаа дараа залбираад байцгааж угаарай. За юу. Бид удахгүй эргэн ирэх болно.